За хай бүгдээрээ дараачихан шинэ бичлэгээр уулзж байгаад баяртай. Өнөөдөр болохоор би гэртээ биш ажил дээрээ байна. За өнөөдөр болохоор юу ярих вэ гэхээр за би нэг 2 хоногийн өмнө санаандгүй явж байгаад бүр үнэхээр хүрх юм болоод үзсэн заяа. За ер нь бол тэр мюзикл кино гэхэд баг буруудахгүй баха. Гэтэ ер нь бол би Ла Ла Ландаас өөр тийм мюзикл кинонд ер нь бол дурггүй. Тэгээ даанч сая үзсэн анимашны бол бүх дунд бүр үнэхээр солиотойсэн би баг сонсож байхдаа л бүр ингээ үгийн чэйжлээд дагаад дуулсан. Тэгээ дээрэс нь нэг тийм кринж юм хэсэгнүүд юусоо байхгүй. Яагаад тэгэхээр зүгээр л яг ийм хамтлаг дуучдын тухай ингээд гарч байгаа тийм анимашн учраас яг тэр дуучид маань ингээд тоглолтоо хийж явахтаа ч юм уу тиймэрхүү үйл явцууд дээр ингээд дуулдаг. Тэгэхээр тэр нь юусоо нэг тийм амар нэг мюзикл кинод жаа юм шиг тийм мэдрэмж юусоо өгөхгүй. Зарим кинонууд ч бүр ингээд зүгээр ингээд нэг ийм эрэгтэй эмэгтэй хоёр ингээд харц солилцохтой хүртэл ингээд дуудуулах гал ингээд амар хэцүү тэгээд байдаг шүү дээ. Тэгэнгუთ энэ болохоор юусоо тийм биш. Тэгээ угаасаа дуулдаг юм гардаг учраас яг тэр тоглолттой ч юм уу концерттой тиймэрхүү хэсгүүд дээр л яг гой дуунууд нь явдаг. Тэгээ тэр дуунууд нь бүр амар гоё байсан. За тэгээд энэ болохоор ямар анимашн вэ гэхээр K-pop Demon Hunters гэдэг нэртэй. За хэдийгээр Америкийн нэгдсэн улсад хийгдсэн кино ч гэсэндээ ихэнх багийнхан гишүүд нь бол солонгос хүмүүс байгаа. IMDb дээр одоогийн байдлаар 7.8 үнэлгээтэй байгаа. За би бол киноны үйл явдлыг ярьж өгөхгүй. Яагаад гэвэл кино бол аним товчилж ярьдаг хүмүүст бол маш дургуй заяо. Тэгээд яагаад вэ гэхээр за яагаад энэ хайшин ер нь бол саяхан нөгөө нэг ChatGPT дээр хүмүүс одоо энэ зургийг Ghibli стилээр ингээд гаргаад конверт хийгээд өгөөч энэ төр гэл хөсөлтөөд ингээд өгөөдөөсөн шүү дээ. Тэгсэн чинь тэрийг болохоор хүмүүс юу гэж шүмжилсэн бэ гэхээр одоо тэр Ghibli-гийнхэн чинь нэг тэр хэдхэн секундын зургийг ингээд зурх гэж те баг ингээд баг жилээс жилүү хугацаа ингээд зарцуулагдж яхад тийм их хүч хөдөлмөр шингэсэн юмыг энэ ChatGPT ингээд те хэдхэн секундын дотор ингээд конверт хийж байгаа нь энэ бол ингээд ерөөсөө энэ урлаг соёлыг дээдлэхгүй байх, оюуны өмчийг ингээд яахгүй байх махгүй ингээд бөөн хил ам болоод байсан да. Тэгэнгუთ яг үнэндээ тэр кино товчилж ярьж байгаа. За тэр тусмаа бүр ингээ аним товчилж ярьж байгаа хүмүүс бол бүр энэ ChatGPT-ийн конверт хийж байгаагаас илүү муухай зүйлийг хийж байгаа гэж ер нь бол би боддог заяа. Яа тэгэхээр тэр ганцхан секунд, 2 секундын имийг гаргахын тулд тэгж их хүч хөдөлмөр гаргаж яхад тэр товчилж ярьж байгаа хүмүүст бол тэр 1-2 секундын тэр үйл явдал бараг хин тамаа байна гэж бодож байгаа шүү дээ. Нэг юм гол юм амар хайп хэсгүүд дээр нь л ингээл акцент өгөөл амар тэгж товчилж яриад байгаа болохоос шүү. Тийм учраас ингээд тэгж амар хүч хөдөлмөр гаргасан имийг зүгээр л нэг юм те нэг хоолоо уншаал тэр киноныхаа нэг хэсгүүдээс ингээл оруулснаа амар товчлол ярьж байгаа нь бол надад амар тэнийг санагддаг. Тийм учраас би бол энэ киноны үйл явдлыг ерөөсөө товчилж та хэдэд ингээд ярьж өгөхгүй. Нөгөө нэг тэр олон гоё дуунуудынх нь нэг нь ал ингээд Take Down гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээ тэр дуу болохоор Twice хамтлагийнхан маань дуусан байгаа. За мөн бусад дуунууд дээрнээс The Black Label-ийн үүсгэн байгуулагч Teddy Park гэдэг хүн ажилласан байгаа. За тэгээд нэрээ саяхан эднийх болохоор Alde Project гэдэг нэг эрэгтэй эмэгтэй одоо гişүүд нийлсэн тийм хамтлаг гаргаж ирсэн. Тэгээд тэр нь бол бүр ингээд үнхээр алж байгаа заяа гэхгүй. За яг сэдвээс хазаах чинь. За ер нь бол ингээд дөрүүдийг нь харах юм бол угаасаа нэг юм алдартай K-pop хамтлагуудын айдлуудаас ингээд санаа авсан гэдгээ найруулагч зохиолч маань хүртэл өөрөө ингээд ярьсан байгаа. Тэгээд ямар хамтлагийн хин хинээ санаа авсан бэ гэхээр за мэдээж Twice байгаа, Blackpink, BTS, Big Bang, ITZY, Astro зэрэг хамтлагуудын одоо гишүүдээс инспайр аваад энэ дөрүүдээ ер нь бол гаргасан байгаа. Гол дүр болох Rumi гэдэг охин байгаа. Тэр болохоор нэлийн Jenny-тэй төстэй байна гэсэн яриа ер нь бол интернет хэрэглэгчдийн дунд гарсан байгаа. За харин эрэгтэй гол дүр болох одоо Jinu гэдэг дүр байгаа байхгүй юу? За тэрийг болохоор ер нь бол хүмүүс Cha-In-тэй амар адилхан байна гэж таамагласан байгаа. За тэгээд дөрүүдэд нь дуу оруулсан хүмүүс гэх юм бол бас үнэхээр амар гоё хүмүүс байсан. Тэгээд яг тэр Jinu буюу эрэгтэй гол дүрийнх нь дүрд нь болохоор An Hyosop гэдэг жүжигчин дуу оруулсан байгаа. Тэгээд эсрэг талын том боссийн дүрд нь болохоор инха ах нэрийн жинхнийг мэдгүй. Тэр ах ингээд яг тэр том боссийн дүрд нь дуу оруулсан юм билэ. Энэгоо спойлердохгүйгээр гоё ер нь ингээд одоо үзэг сэдлийг чинь төрүүлэх үүднээс мэдээлэл өгье заяа. За тэрний юу гэхээр эртээр үеэс бол ингээд эмч дүрүүд хүмүүс рүү ингээд дайраад тэгээд хүмүүсийн ингээд сүмсийг ингээд хулгайлж авч яваад тэгээд нэг өөрийнхөө одоо том төр босс толгойлогч болох тэрэндээ ингээд өгдөг байсан. За тэгээ тэр үед болохоор нэг ийм 3 охин заяа амар гоё дуулдаг ийм дүрийн ангуучд гэдэг тийм 3 охин гарч ирээд
тэр ер нь дуулаад дууныхаа одоо тэр хоолойныхаа хүчээр тэр энергиэрээ ингээд тэр сүнснүүдийг ингээд устгадаг байсан. Тэгээд тэр гурыг ингээд дуулж яхтнаас сонссон тэр хүмүүс нь одоо ингээд амар догтлоо ч юм уу те амар гоё дуулж байгаа учраас тэрэнд нь ингээд автаад тэгээд өөртөөсөө бас ингээд гоё ингээд энерги хүч гаргаад тэгээд нөгөө гурав чи ингээд улам илүү хүчтэй болоод тэр нь бол чөтгөрүүдийг ингээд агнаад за тэгээд тэр гурван ингээд одоо дуулдаг гэсэн охтууд чинь ингээд цаг хугацааны явцад ингээд 3 ийм охтуудад ингээд өвлөгцөөр агаад хамгийн төгсгөлд нь одоо нэг K-pop Солонгост ингээд нэг ийм K-pop охтын хамтлаг байгаа байхгүй. Тэгээ тэр гурав болохоор тэр эртээр үеэс ингээд тэр хүчийг ингээд сүнсний ангуучхаа ингээд хүчийг өвлж авсаар агаад хүрээд ирсэн нэг ийм хөрхөн 3 охин байгаа заяа. Тэгээд шүтэн бишрэгчд нь болохоор зүгээр л тэр гурыг ингээд амар гоё ийм K-pop одоо хамтлагийн ийм дуулдаг охтууд гэж боддог ч гэсэндээ яг үндэ тэр гурав маань одоо бас нөгөө ингээд дуулж байгаа тэр дуу хоолоогоороо тэр дээр үеэс эхлүүлээд ингээд хамгаалаад аваад явцсан тэр имийг бас уламжлалаа ингээ хадгалаад чөтгөрүүдийг юу нь бол ингээ дахиж гаргаж ирэхгүйгээр ингээ газар доорх ертөнцид нь ингээ хорж байгаа гэсэн үг. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь ингээ чөтгөрийн талд бас ингээ байдаг нэг юм эрэгтэй чөтгөр заяа. Тэр нь болохоор бас амар гоё дуулдаг. Тэгснээ хідүүлээ ерөөсөө тэр хидийн одоо фэнүүдийг ингээд булаагаад авчи. Тэгээд фэнүүдгүй бол угаасаа ингээд тэр гурав ингээ ямар ч хүч чадлаггүй. Ингээд тэр ноёрхлоо ингээ тогтоож чадахгүй. Тийм учраас ингээд ийм бой банд эрэгтэй хамтлаг болж ингээ гарч ирья гэд. Тэгээ ер нь бол ийм Saja Boys гэдэг нэртэй ийм 5 өний гишүүнтэй ийм эрэгтэй ийм сүнс гинэ чөтгөрийн ингээ хамтлаг гарч иж байгаа хгүй. Тэгээ энгийн үний нүдэнд бол ингээл амар гоё 5 залуу ингээл харагдаж байгаа штэ. Тэнгуут яг нөгөө манай 3 ангууч хийдэг охин болохоор яг ингээ чөтгөр гэдэг нь бол ингээ мэдэгдээд харагддаг. Тэгээ тэд нар болохоор ингээд нөгөө нэг эмэгтэй охтын хамтлагийн чинь ингээд одоо эсрэг талын өрсөлдөх хамтлаг болж гарч ирээд тэгээ ер нь бол фэнүүдийг ингээ булааж авах зорилготой ингээ гарч ирж байгаа гэсэн үг заяа. Тэгээд манай охтуудын хамтлагийг болохоор Hunter X гэж нэрлэдэг. Эрэгтэйчүүдийн болохоор Saja Boys гэж нэрлэдэг. За тэгээд энэ Saja Boys-ийн маань ингээ гарч ирэхдээ ийм Soda Pop гэдэг нэртэй дуулж гарч ирдэг байхгүй юу? Одоо яг тэр анимашн дээрээ, кинон дээрээ тэгсэн чинь ер нь аль тэр дууг BTS-ийн нөгөө нэг Butter гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дууны хэм маяг шиг ингээд байлгахыг хүссэн гэсэн. За ер нь бол киноны анхны сэтэл санаа хаанаас яаж гарч ирсэн бэ гэхээр найруулагч Maggie Kang, Chris Applehans нар одоо COVID-19-ийн хөл хорионы үед BTS хамтлаг ийм онлайн тоглолт зохион байгуулад тэгээд дэлхийн өнцөг булан бүрт ингээ хоорондоо холбогдох гэж хичээж байгаа хүмүүст одоо тэр онлайн тоглолтод маш том ихтгэл найдвар өгсөн гэж үздэг. Тэгээ яг тэр үед одоо Dynamite гэдэг дуу байдаг шүү дээ BTS-ийн. Тэгээд тэр дуу ингээ явж хахад хүмүүс ингээд гэртээ бүр ингээ хамтдаа ингээ тэрийг ингээ дагаж дуулаад бүжиглээд тэгж байгаа нь бүр ингээ үнэхээр ингээ гой санагдаад хороо ертөнд одоо тэр жигтэй тийм хэцүү цаг үед ч гэсэндээ юм гэрэл гэгтэй байгаа юм шиг санагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг тийм мэдрэмжийг ингээд хүмүүст өгсөн. Одоо тэр үеийнхаа мэдрэмжийг ингээд одоо өвчин зовлонгүй юм ковид мовидгүй байгаа энэ үед ч гэсэндээ хүмүүст ингээд яаж өгөх үү гэдэг одоо тийм сэтлэр энэ киноны зохиолыг ингээд гаргаад анхны санаа нь бол яг тэр BTS-ийн хөл хорионы үед ингээд хийжсэн тэр онлайн тоглолтоос ингээд үүдэлтэй гэдгээ ярьсан байлээ. Таны хажуугаар сар гихчээр ямар сөрөг сэтгэлдлүүд явж байгаа вэ гэхээр ингээд хятадын өв соёлоос хэтэрхийх санаа хулгаасан гэж хятадын одоо интернет хэрэглэгчид үзэж байгаа юм байлээ. За яг юу тэгж үзэж байгаа вэ гэхээр штэ эхлээд ийм уламжлалт хувцс гэсэн. За тэгээд дээрэс нь ордны хэв маяг архитектур гэж байгаа. Одоо тэр чинь нөгөө нэг дээр үеийн нөгөө нэг тулж байгаа охтуудын хэсэг дээр нь тэр одоо ойр орчмынхаа барилга байгууламж ордон тэгээ янз бүрийн юм ингээд ийм амар хятадын дээр үеийн тийм архитектуртай амар адилхан байна гэдэг тийм одоо юу гарсан шүүмжүүд гарч ирсэн. За тэгээ дээрэс нь ийм ургамлын гаралтай ийм там маань ингээ хэрэгжилж байгаа гих мэт тийм бусад нарийн ширийн зүйлсийг бол иш татаж хэлсэн байгаа. Тэгээд бүр Солонгос улс бол ингээ соёлын хулгайгаа нуух гэж оролддог байсан. Одоо бүр ингээ болцсон юм уу, бүр ингээ ил цагаандаа гарцсан юм уу гэж хүртэл ингээ яригдж байгаа гэсэн. За тэгсэн чинь болохоор одоо тэр Солонгосын интернет хэрэглэгчд болохоор яг ямар хариу өгсөн бэ гэхээр Netflix чинь хятадд гардаггүй юм байна. Угаасаа ингээ хориотой байд юм байна. Тэгээд одоо энэ ингээд янз янзын хулгай гэд яриад байгаа энэ хүмүүс бүгдээрээ хулгаан сайтаар ингээд энэ киног маань ингээ үзсэн юм уу? Та нар ингээ бүгдээрээ ингээ хууль бус аргаар энэ киног ингээ үзсэн байж тээ. Та нар ингээ Netflix дээр гарч байгаа киног танаа улсад ингээ Netflix гардаггүй байхад ингээ яаж үзээд байгаа юм бэ? гэдэг тийм хариу өгсөн. Надад тэр нь бүр амар зөвөн санагцсан. Яг ингээд энэ киног ингээ анимашныг ингээ үзэж байхдаа заяа. Яагаад манай Монголоос ийм зохиол юусоо гардаггүй болоо? Ингээд бид нар ямар нэг ийм бүтээл гарах гэхээр заавал ингээл өөрийнхөө өв уламжлалыг харуулна гээл Монгол ахуйтайгаа холбоно гээл
дандаа ингээд тэрэндээ баригдаал те. Тэгэл ингээд монголчуудаас нь өөр хүн ерөөс үзгүй юм хийгээд байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэнгуү тэр монгол уламжлал ах уу те үнэхээр тэрийг ингээд амар гоё өөрөөр ингээд илэрхийлээд тэгж гаргах ингээд тийм юу ингээд байдаггүй юм бах та тий. Одоо яг нийт шид ингээд дайн тулаан мангас чөтгөрч гэдэг юм уу тий. Ингээд нэг тиймэрхүү сэтвтэй тэр ахуй махуугаа ч юм уу тий. Ингээд тэр өв соёлынхаа юм ингээд гой холбоод ингээд хүн үзэхэд ингээд гой сонирхолтой орчин үеийн юм шиг тиймэрхүү бүтээлүүд яагаад юу ингээд гардггүй болоо гэдэг тийм бодлоос амар их орж ирлээ. Яа миний ингээд хомхоо талаас нь болохоор би амар хэцүү яриад байгаа шүү заяа гэхгүй. За тэгээд одоо яг ямар хүлээлттэй байгаа вэ гэхээр гол дүрийн эмэгтэй дуучин одоо тэр румигээд байгаа шүү дээ. Тэр чинь болохоор ингээд аав нь чөтгөр заяа тэгсний ээж нь зүгээр энгийн хүн байсан гэж байгаа байхгүй юу? Румигийн ээж аав хоёр хоорондоо яаж танилцсан бэ гэдэг тэр түүх нь айгүй сонирхолтой байгаа. Тэгээд тэр түүхээр ямар нэг дахиад нэг анги ч юм уу тиймэрхүү юм гарах байхаа гэсэн бодолтой байгаа. Яа тэгээд би ингээд дуунуудыг ингээд реакшн хийж байгаа бичлэгүүд мангар болоо үзээр агаад бүх дууг ингээд үнхээр цээжилж байна. Та нар юу нэгдэг ингээд нэг юм дуртай дуугаа бусад хүмүүс яаж хүлээж авч ийн яг миний ингээд гоё гэж бодсон хэсгийг ч гэсэндээ адилхан гоё гэж бодож гин үү гэж бодож реакшн бичлэг үздэг үү. Би болохоор ер нь л ингээд гоё дуртай хамтлагийн маань дуучдын маань ингээд шин дуу гарангууд эхлээд тэр дуугаа сонсчоод дараа нь шууд ингээд тэрнтэй холбоотой реакшн бичлэгүүд ингээд амар их үздэг байхгүй юу. Тэгээ саяны бас энэ K-pop Demon Hunter-ийн дуунуудыг нь хүмүүс яаж реакшн бичлэг хийж ийн эдэр гэдэг амар их тийм бичлэгүүд ер нь л үзсэн. Тэгээд энэ киног бол та нарыг заавал бүр үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд дуунууд нь ч гэсэндээ амар гоё таалагдах байх гэж бодож байна. Ямар хуу сэтгэл төрсөн байна. Та нарт ингээд тэр дуунууд яг ямар мэдрэмж төрүүлсэн байна гэдгийг гоё доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараачихан бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.